Байгууллагууд сүүлийн үед том жижигээрээ биш хурдаараа өрсөлддөг болсон байна. Удирдах ажилтнууд гол төлөв өөрийн мэдрэмж, туршлагатаа үндэслэж ашиглаж шийдвэр гаргадаг байсан бол орчин үед датанд суурилж илүү шийдвэр гаргах ийм хандлага илүү хүчтэй явж байгаа шиг байна. Датанд суурилснаар илүү бодиттой, хурдтай, эргэлзээгүй зөв ийм шийдвэр гаргах магадaltaй гэж үздэг. Нөгөө хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй гэж үг байдаг тийм ээ. Бид бүхэн заавал эхлээд хэмжих хэрэгтэй. Одоо бүтээмж маань өнөөдөр ямар байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Яг ямар төвшөнд байна вэ гэдэг бодиттой байдлыг хэлэх юм дата биднэрт хэрэгтэй болчихж байгаа. За дата нь хаана байна вэ гэхээр мэдээж бидний өдөр тутмын үйл ажиллагааны үр дүнд бий болж идэг. За маш олон програм хангамжууд байгууллагууд ашигладаг болсон. Манай компани хэд одоо 10 гаруй програм хангамж ашиглаж байна. За энэ олон програм хангамжууд манай бүхэл газар үйлдвэрлэлийн функцүүд дээр өдөр болгон ашиглагдаад дата үлдүүлж байна. Бидний бүх шийдвэр датанд суурилж гардаг болсон. Энэ нь бидний шийдвэр гаргалтын хурдыг мөн ихтгэлтэй байдлыг маань нэмэгдүүлж байгаа. Яагаад тэгэхээр баримт тоо мэдээлэл маань таамаглал хэрэгэлзээнүүдийг байхгүй болгож байгаа. Хүний нөөцийн ажлын 50% хувьч нөгөө жижиг цаасны ажиллахгүй тэрний яадаг вэ гэхээр нөгөө хүнтэйгээ холбоотой мэдээллийг бид цаг тутамдаа одоо нэг апдейт хийж авах хэрэгтэй болдог. Тэгээд энэ хийгдэг байх юм бол өөрчлөлтөд бүртгээгүй байх юм бол тэгээд гар ажиллагаагаар бол нөгөө нэг захиргааны шинжтэй ажлууд маань хийгдээд явчихдаг байхгүй. Энийг бид нэр юм бол систем хэрэгснээрээ байхгүй болгож байгаа гэсэн. Хуучин бол ерөө бараа бүтээгдэхүүний захиалга дандаа цаасар явдаг байсан. Баталгаажуул цаасар хийгддэг. Тэр болгон хаана гацаад байгаа, хаана захиалга нь явж байгаа гэдэг мэдээллийг бол тухайн хийж байгаа хүн л мэдрэхээс биш бусад хүн бол хөндлөнгөөс харж чаддаг байсан. Энэ бүгдийг бид нар ERP системлүү нэвтрүүлснээр бүх захиалгын статус нь хаана ямар үйлдэлтэй явж байгаа талаар шууд нэг цэг доороос харах боломжтой. Мөн эндээсээ холбоотой захиалга нь батлагдсан, төлбөр нь гарсан, тээвэрлэлт нь гарсан, агуулгад хэдийгээр ирэхээр байгаа урьдчилсан мэдээдэг бол системээсээ бүрэн харах боломжтой болсон гэсэн. Манай санхүүгийн хэлтсэн тавилуу гэсэн програмыг бол ерөнхийдөө ашиглаж эхэлсэн байгаа. Энэ програмыг ашиглаж эхэлснээр бол бидний ажлын ачааллыг бол 70-80% хөнгөж өгсөн. Манайх бол маш олон том төслүүд дээр ажилладаг. Тухайн төслүүдийн дундын санхүүжилт болон мөн авалгын мэдээллүүд бол орж ирэх орлогуудаа бид нар харснаар үүнд үйлдэл дээр бид нар хурдан шийдвэр гаргах ч юм уу эсвэл авалгаа хурдан төлөгдөх тал дээр бид нар төлөвлөгөө бид нар гаргах боломжтой болж байгаа. За зардал талаа харах юм бол бид нар мөнгөнийхөө орох гарах урсгалуудыг хооронд хослуулж харснаар бид нар нөгөө санхүүжилтийн зардлыг бол ерөнхийдөө бууруулах боломжийг бүрдүүлж байгаа. Бид нар хамгийн түрүүнд борлуулалтын менежерүүдээ бүгднийг алсын занаас ажилтдаг болгосон байгаа. Эхний үед бол мэдээж бол барьерууд одоо саад төвгүүд бол байж исэн. Одоо жишээлбэл одоо манай хүмүүс бол цагийн менежмент одоо зөв зохион байгуулах, за хувийн болоод ажлын зохион байгуулалтаа яг ингээд зөв төлөвлөж чадахгүйгээс болоод зарим нэг одоо ажлыг хоцроох, цаг хугацаанд амжихгүй байх, за нөгөө талдаа хяналт маань сулрах ч гэдэг юм иймэрхүү зүйлүүд бол гарч ирсэн. Гэхдээ бол ер нь 3 сарын дотор сурчдаг юм лээ. Үр дүнгийн тухайд гэх юм бол бид нар 2017 болоод 18 оны гүйцэтгэлүүдийг харьцуулаад үзэхэд дор хаяж манай ажилтнуудын бүтээмж 50% өссөн байна. За борлуулалтын гүйцэтгэлүүд хамгийн багадаа бол нэг 30% өсөлт бол гарсан байна. Манай компани өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд өөртөө хөгжүүлсэн ERP системийг зохицоор нэвтрүүлсэн. Санхүү, хүний нөөц, хангамж гэх мэтэр үүнээс гадна бас бусад системүүд нийлээд ер нь 30 орчим системийг одоо дотроо бизнестэй ашиглаж байна. Энэ 30 орчим системээ нэгдсэн дата дэд үтцийг байгуулж байгаа. Энэ дата дэд үтцийг бол data warehouse гэж яг ерөнхийд нь ярил тиймэрхүү байдлаар хэрэгжилж болно. Гол зорилго нь болохоор олон системийн датаг нэгтгэхэд нэгдсэн байдлаар удирдах, хянах, хамгаалах, эргээд нэгдсэн байдлаар тэр датан дээр одоо хандаж ажиллах ийм одоо боломжийг олгож өгч байна. Энийг хийхдээ бид нар бол дэлхийн шилдэг технологийн компаниуд болох Oracle, Tableau, Talent гэх мэт ийм компаниудын шийдлийг ашигласан байна. Тэдгээр дарахад бид нар яаж ажилладаг вэ гэхлээр тусдаа байгаа аппликейшнуудын датагийн тэр уялдаа холбоог нь гаргаад хүн бүрт хэрэгтэй зөв тэр датаг нь гарын дор болохоор ер нь бол гаргаад ойлгох тийм боломжтой болгож өгсөн гэсэн. Датаг шууд тооноос хараад шууд ойлгохгүй. Тийм учраас бид нэр BI tool буюу тоотуудыг графикаар харуулснараа хүн илүү их ойлгомжтой болдог.
дата бол нөөц юм. Тэгээ энэ нөөцийг ашиглаж баялаг болгохын тулд тодорхой ур чадвар, техник хэрэгтэй. Тэгээ манай багийн зорилго бол ийм ур чадвартай багийг бүрдүүлж дата майнинг буюу одоо өвдөл олборлолтыг өндөр түвшинд хийх зорилготой байгаа. Тэгээ ингэснээр бол байгууллага хувь хүнд бол тодорхой боломжуудыг нээж өгнө. Өмнө олж хараагүй олон боломжоос гадна шинэ инновац, шинэ санаануудыг нээхэд туслах. Компанийн хувьд датаны өдөр тутмын үйл ажиллагаанаас эхлээд стратегийн төвшин шийдвэр гаргахад тусалдаг үнцэнтэй дижитал хөрөнгө байдаг. Тиймээс бид датаны бүрэн бүтэн аюулгүй байдал дээр анхаарч ажилласан байгаа. Манай мэдээллийн аюулгүй байдлын маг хотын нийтийн цогц шийдлийг ашиглаж компани датаг сүлжээгээр дамжин ирэх гадны халдлагаас хамгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн DLMC-ийн дата нөөцлөлтөй архивын технологи ашигласнаар датаны бүрэн бүтэн байдал дээр санаа зовлт өгсөн байгаа. Ингэснээр кибер халдлагууд тухайлбал ransomware эрсдэлээс сэргийлж чадхаар болсон. Эцэст нь ямар датаараа хэн хандгыг тааландын шийдлийг ашиглаж шийдэж өгсөн. Манай бүх газар хэлцүүд өөрийн гэсэн дашбордтой болж өөрийн бүхий л одоо өдөр тутам үүсгэж байгаа датануудаа шинжилж түүн дээрээ үндэслээд үйл ажиллагаа яаж сайжруулах вэ заашид гэдэг энэ шийдвэрээ аль болохоор богино хугацаанд хурдтайгаар гарах, одоо шинэ инновац хийх, шинэ шинэлэг одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ нэвтрүүлэх, эсвэл хаана бид нар одоо цаг хугацаагаа дэмий үрж байна, хаана илүү их одоо хүнийхээ ресурсыг тавих хэрэгтэй вэ гэдэг ингээд эдгээр шийдвэрүүдийг бүтээмжийн хэмжснээрээ бид нар гаргах юм болцоотой болж байгаа. За ийм бололцоог бол энэ data driven стратеги одоо олгож байна гэж үзэж байна. За өдөр болгон би хардаг болсноороо цаг алдалгүй шийдвэр гаргах юм болцоотой болчихж байгаа. За үүнийг би одоо хамгийн том одоо энэ бодлогын үр дүн гэж ойлгож харж байгаа.